Сайн мэцгаано Сэл подкастын 5 дугаар дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид сүүлийн 3 дугаарыг сурагчтайгаа хамт ярилцж байгаа. За тэгээ энэ удаагийнхаа дугаараар 11 дугаар ангийн 2 сурагчтай ярилцахад бэлэн болсон байна. Бид өнөөдөр A Place to Belong буюу хүн байгаа газраа харьяалагдах нь бидний амьдралд ямар чухал нөлөө үзүүлдэг сэдвээр ярилцах болно. За та хоёртаа өглөө өдөр орой минь төргий. За баярлалаа. Өглөөний минь. Одоо өглөө юм биш үү? Мэдээгүй сонсож байгаа хүнд нөө хизээд сонсч магадгүй гэдэг 3 үгээр. За манай хоёр өөрсдөө танилцуулах уу? Шилдэг сургуульд хизээнээс суралцсан. Тэгээд бас нэрээ хэлье тий. Хол ихэлчихгүй. Багшаа дараалал. За би болохоор энэ жил шилжид 11 дээр ангитай шилжиж ирсэн. Тэгээд 11 ингээд сурж байгаа холон байна. Би бол яг адилхан энэ жил 11 дугаар ангитай шилжиж ирсэн. 84 дугаар сургуулиас орж ирсэн. 11 сурж байгаа хаш мадал гэх бүгд. За тэгээ магадгүй сонсогч маань ингээ анзаарсан байх юм бол энэ жил шилжиж ирсэн 2 сурагч. Тэгэхээр сэлэ хичээлийг зөвхөн энэ жилд үзэж эхэлж байгаа гэсэн үг шүү дээ, тий? За тэгээ манай хоёрын хувьд гурлаач харьяалагдах тухай ярина. Тэгвэл өсвөр насныхын нөгөө хамгийн чухал зүйл найз нөхдөдөө байгаа газараа хамт олон дотроо одоо нэгдэх нэг хэсэг байх нь хамгийн чухал үе байдаг. Өөрөөр хэлэх юм бол бас бусдад хүлээн зөвшөөрөгдөх, тий? Өөрөө бас ийм тодорхой хэмжээний байр суурийг мэдэрч эхлэх чухал өсвөр насны үе байгаа шүү дээ, тий? Тэгэхээр та хоёрын маань хувьд бол энэ жил шилжиж ирсэн гээд байгаа. Тий. Одоо хин нэгнээс нуухгүйгээр байгаа газараа дасан зогсож шингэж чадсан байна уу? Сайн тассан. Ямар ч байсан. Гэтэ манай ангийнхан бол анх ирэхэд айгуугаа хүлээж байсан. Би ингээд өөрийгөө ингээд нээлттэй гэж боддог байсан байхгүй юу? Тэгсэн чинь бас тэгээд ингээд өөрөө яг очиж ярихгүй хүн ирэх юм бол чөлөөтэй ирж чаддаг хүн байсан байлээ. Тэгээд ингээд анх орж ирэхэд хулаан хамтдаа л явах уу гэл тэгэл яг бүр шилжиж ирэхээс өмнө ангийнхан хүмүүсттэй танилцсан. Бүр шилжиж ирэхээс өмнө 9 сарын 1-ээс өмнө гэсэн үг. Тийм, хавар шалгалт өгөх гэж ирэхтэй. Нойл орсон чинь ангийнхаа 2 хүүхэдтэй таараад тэгээд энэ жил ирж байгаа мó ямар гоё хэдлээ гоё найзад болно гэд тэгээд танилцчихсан. Тэгэл ер нь амар орж ирэхэд манай ангийнхаа амар гоё хүлээж авчихсан. Бүгдээрээ амар гоё гэдэг нь яг яасан. Амар ч байсан 9 сард эхлээ орж ирчихэд ингээд ануу дээр яг хамт найзтайгаа ирсэн. Тэгээд хамт заа хичээлээ орох гээд суудлал дээр очисон чинь манай ингийн баннер ингээд бөөнөр минь суудлал дээр суудсан байсан. Тэгээд тэгснэ хин бэ танилцээ содоо холон ингээл бүгдээрээ танилцаал тэгэл галтгоо нүг хоол доор иддэг. Тэгээ ингээ аяга буруу газар тавьсан байсан чинь шууд авч байрын өөрчлөл ингэдгийг ингээл тэгээ яг хоол идгээл хоолоо барьж тавьжсэн чинь хулаанаас ийшээ бөөнөрө шахаж ийшээ сууя гээл. Тэгэл ингээл эхний сар 2 сар бөөнөрө айгүй бололоо шахталдаж хоол идсэн. Тэгэл юмэрэл. Одоо яг саяны холонгийн яриад байгаа сэдвийг бид нар үздэг штэ тий. Сэлийн яг энэ 3 дугаар агуулга дээр inclusivity буюу бусдыг ингээд хамруулах тухай. Тэгвэл ангийнх нь бол бүр үнэхээр тэр тал дээр маш сайн ажиллагаа явуулсан байна шүү дээ. Наашаар хүрээдрээ ийшээ суу, тэ чамаа хин гэдгийг найзууд болцгоё, намар ирэх юм байна те гэдэг ч юм уу те. Энэ зүйлс нь одоо нөгөө бидний бусдыг хамруулах гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэгвэл хашаагийн хувьд ирээд ямар мэдрэмж авчихсан анхны сэтгэлээ олцвол. Манайх бол хөвгүүд нь ингээд бас яг ингээд юм илүү дутуу зам байхгүй. Яг бөөнөрөө ингээд яг л хөвгүүд бол бөөнөрөө л яг нийлж чаддаг. Тийм учраас ингээд уусаа тэгээ бас анги дотроо ингээд манай хөвгүүдийн тооч охтуудын бодвол цөөхөн штэ. Тэг ингээд бас яг тэрнээсээ болоод ч юм уу яг намайг ороод ирэхэд бол ингээд шууд ингээд татаад ингээд бас игнэнд оруулж ирсэн. Бид намайг бол орж ирэхэд гэтээ бас яг эхний өдөр орж ирлээ гэхэд бол яг ингээд намайг бол бас бөөнөр ярьд юм аа. Хуучин байсан юм шиг орж ирсэн шүү чи гээл намайг тэгтээ ер нь бол. Тэгэхээр чи өөрөө жишээ нь одоо яаж тэгдэг юм хүмүүс тэгж чамаа чи өнгөрсөн жил байлуу гэж баг андуурхаар байсан гэж. Одоо тийм л нээлттэй байлгүй дээ л ч одоо бодож штэ. Өөрөө. Тийм, өөрөө. Одоо яг л ингээд ичиж нуухан байхгүй бусдаас ингээд ямар нэгэн зүйл ингээд хүн бол одоо ингээд анх танилцж байгаа хүнтэй ингээд далдад нуун штэ. Өөрийнхөө ямар юу гэдэг. Наад би бол одоо бас яг бүрэн хэмжээнд тэгж их зүйл нуухгүйгээр яг л ингээд тийм бүтэн хэмжээгээр ингээд friendliness ингээд нөхөрсөг байдлыг ингээд нэгнтэйгээ ингээд мэдрүүлж чаддаг учраас бас тийм юм болов уу гэж бодчих. Тийм мэдрэмж төрүүлсэн байх гэж байна. За тэгвэл манай хоёрын хувьд бол энэ жил эхний жил гэхэд найзтай болцсон юм байна. Бүр анги хамт олонныхоо дасан зогцсон нэг хэсэг гэж мэдэрч байгаа юм байна тий. Тэгвэл гурлаач одоо монголоор хэлэх юм бол нэг харьяалагдах тухай л яриад байгаа юм л да. Яаж байгаа газараа харьяалагдах вэ гэх тий. Тэгвэл чи ер нь ингээд
гэр бүлтэй ч юм уу дугуйлан секц магадгүй гадуур одоо хамрагддаг газартаа ч юм уу давталхандаа ч юм уу ангидаа ч юм уу ер нь харьяалагдж байгаа гэдгээ яаж мэдэрдэг вэ? Тэр нь ямар мэдрэмж өгдөг юм бол биднэрт? Ер нь бол одоо тэгээд ямар нэгэн зүйлээс ингээд тоцрохгүй одоо ингээд яг тэр тухайн акшнд болж байгаа зүйлд л ингээд хамрагдаад ингээд яваа тэгээд босод олонтойгоо ингээд хамт явах юм бол ер нь бол бас харьяалагч байна л гэж ойлгох байх. Гэж ойлгох байна. Холлон. Миний болохоор яг ингээ хүмүүстэйгээ одоо тэр орчинд байгаа хүмүүстэйгээ харилцаа чөлөөтэй нээлттэй ойлголцоод нэг зорилгын дор ч юм уу тий аль эсвэл ингээд яг ижилхэн юм хийж байгаа ч юм уу аль эсвэл ингээд ижил орчинд байгаа ингээд хоорондоо ойлголцож байгаа болохоор тэрийг ер нь харьяалагдал гэж ойлгож байгаа. Тэгээд хэрэг зүв бодох юм бол тав тухтай ах юм ээ. Тий. Юунаас ч хоцрохгүй байвал л ер нь бол харьяалагч юм л гэж би ойлгоо. Тэр хүмүүстэй ингээд тухтай яг хөө тийм амар тий яг гэртээ байгаа юм шиг найзтай байгаа юм шиг тухтай биш ч гэсэн ингээд тийм ямар танаа зовсон юм байхгүй тийм байх юм бол би ингэл яах бол тэгвэл яах бол гэж одоо намайг тэгэж бодох болов гэж бодохгүйгээр ингээд байх. Тэгэхээр тодорхой хэмжээнд бас өөрийнхөө байх мэдрэмж бас болох юм байна мөн үү? Тийм. За бид нар нэг юм соёлын эрэл хайгуул гэдэг хичээл үзчихсэн хамгийн анх энэ бүлгийн сэдв. Та хоёрт болохоор миний хувьд яг тэр сэдв энэ бүлгээс хамгийн бас сонирхолтой санагддаг байхгүй юу? Яа тэгэхээр хүмүүс ингээд өөр соёлтой гэдгээ мэддэг боловч нөгөө ойлголцож чадахгүй, халдаж чадахгүй ингээд нэг мөргөлдөд байгаа юм шиг. Одоо өөр орны хүүхэд, өөр аймгийн хүүхэд, өөр сумын хүүхэд хүртэл яг үндэ бол бас ялгаатай өөр идэгэн штэ. Тэрнээс болоод бас ингээд ойлголцож чадахгүй байх зүйл ажиглагддаг юм шиг санагддаг. За жишээлбэл өөр улсын чинь шашин шүтлэг нь өөр те хэлж байгаа үг хэллгүүд нь өөр бас юунд их төвлөрч анхаарддаг гэдэг нь өөр. Тэгэхээр надад бол тэр соёлын эрэл хайгуул гэдэг хичээл айгүй чухал юм шиг санагдчихсан. Та хоёрт энэ бүлгээс хамгийн их сэтгэлд нь үлдсэн, эргцүүлэл үлдээсэн нэрээ бас тийм юм бэ шүү гэж бодсон. Тэр мэдрэмж төрүүлсэн хичээл нь ямар исэн бэ? Эсвэл сонирхолтой байсан дасгал нь ч юм уу? Inclusivity яг саяны ярьдаг хичээл юу айгу сонирхолтой байсан да. Яг тэр одоо ингээд одоо хуучин ангид одоо бас мэдээж найзуудтай байгаа шүү дээ. Тэд нар найзуудтайгаа явахаар одоо ингээд юм би бол ингээд юм ардаа хоцрогдоод эсвэл юм тоогдохгүй орхиж байгаа юм шиг мэдрэмж ингээд авдаг гэсэн бохгүй юу? Би бол одоо ингээд хүмүүстэй хамт явах юм бол одоо яаж хийж байгаа л ард нь орчдөг. Ингээд хамт талхаж чаддгүй. Ингээд зүгээр яриаг нь сонсоод явж идэг одоо тэрнээс хойш тиймэрхүү бараг дадал зуршил болсон юм уу? Тэг ингээд тийм болохоор ингээд ямар нэгэн зүйлээс ингээд юм хоцорж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Тэгээд inclusivity-г үзээд тэгээ бас энэ шинэ ангидаа орсон чинь бас ингээд яг inclusivity гэдэг чинь ингээд хоцрохгүй ингээд тэр юунда зүйлдэ хамрагдахын тулд би өөрөө ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй. Бусдад ингээд найдаад байж болохгүй. Намайг ингээд уриаландаа, намайг дуудандаа, натаа юм яриандаа гэдэг бас хүлээгээд байж болохгүй. Өөрөө шууд ярин дундуур нь ороод бусдаагаа бас ингээд ярианд нь оролцох өөрөө тийм зүйлийг хийх нь бас чухал гэж бас тэрийг ойлгож байна. Дасгалын санаж байна. Дасгалын бас сайн санахгүй байна. Бүгдээрээ тойр цагсаад нөгөө бөмбөг шидсэн шүү дээ. Тэгээ утасны сүлжээс үсгээд хизээ нэгэн цагт ямар нэгэн үед чамд ингээд тийм хоцорч үлдсэн юм шиг мэдрэмж төржсэн үү гэдэг асуулт асуугаад тэгээд төржсэн бол утсаа аваад үлдээд нэг сүлжээс үссэн. Та тэр хичээл дээр байсан. Тэрэн дээр байсан. Байлгүй яах вэ? Би ихтэй тэрэн дээр утсаа барьж авч үлдээгүй. Тийм байна. Ягаад гэвэл шинэ ангидаа арай илүү тасцсан байсан болохоор ч юм уу одоо ингээд юм тэрийгэ санаагүй ч юм уу. Би бол үнээр тэгэж асуухта тэр ангидаа л гэсэн л те. Одоо энэ байгаа ангидаа тийм гэж. Тийм. Тэр ангидаа бол үнээр тэгэж мэдрэмж авч байгаагүй. Хулан тэр тасгалыг санаж байна. Санаж. Авч үлдсэн нь утас. Үгүй би авч үлдээгүй. Тэгвэл тийм мэдрэмж авч байгаагүй. Мэдрэмж авчдаг баха. За хулангийн хувьд одоо нөгөө эргцүүлэл үлдээсэн эсвэл сонирхолтой байсан сэдвэн тасгал юм шиг юм. Миний болохоор listening гэдэг хичээлсэн. Хэдүүлээ нөгөө та шүлэг уншиж өгөөд тэгээд ингээд сонсноо тэр нь болохоор ингээд нөгөө хүнийг сонсно гэдэг нь шүүмжлэхгүй сонсох юм аа гэд. Тэгээд тэр шүлгийг сонсоод хичээл ер нь ингээд яг дуусхан алдаад би болохоор өөрөө ингээд хүмүүсийг ингээд ярьж байхад нь бол нэг ингээд юм хэлдэггүй. Тэгээд тэр нь ингээд жоохон буруу байсан ч хэцүү байсан ч нэг ингээ ерөөсөө шүүмжилдэггүй. Ерөөсөө ингээ нэг тэгэж тэгчихгүй яасан бэ? Чи өөрөө яах гэтгсэн ч юм уу те? Тийм юм бол ингээ ерөөсөө хэлэхгүйгээр ингээ дуустал нэг сонсдог. Тэгээд би ерөөсөө юм хэлдэггүй шүү дээ. Тэнгүүт манай найзад болохоор ингээ тоглоомоор ч гэсэн наа чиний тэнгийнх гэлдэг байхгүй юу? Тэгэл би яг тэр хичээл дээр ингээ тэг хүнийг шүүмжлэхгүй сонсноо гэдэг чинь ингээ
тэнэгтэй биш юм байна. Зүгээр ингээ хүнийг сонсож чаддаг хүн юм байна шүү дээ би. Тэгээд тийм ч болохоор ингээ манай найзууд бол ингээ би чам юусоо санагдахгүй юм а хэлдэг шүү дээ. Тэгэл тэгээд эсвэл ингээл нөгөө бусад найзтайгаа хувьд ингээ жоохон гэмтэй санагдсан ч юм уу тийм болохоор тийм юм а ингээ надад ярьдаг. Тэгээд төрсөдөр өөр маань бас ингээ минь төрөхтэй миний яриа хизээч хөмжилэхгүй хизээч ямар ч үе тухтай сонсож чаддаг чамд баярлаа. Чамдаа баяр хүргье гэж хүн хүртэл минь төрөгжсэн. Тэгэл тэднэрийг би бол бүгд нэг бодчихсон. Би бол хүнийг тэг сонсдог хүн юм байна шүү дээ. Ингээ тэнэгтэй болохоор ингээ шийдлийг олдоггүй бол биш. Зүгээр л ингээ шүүмжлэхгүй сонсож өгч чаддаг хүн юм байна гэж бодсон. Тэгтээс ингээ хүний ингээ зовлон сонсоод тахаар ингээ тийм зөрүүлээд яаж ямар хариу үйлдэлэх үү гэд тэр нь бол бас амар толгой ажилтдаг юм. Үнэхээр ингээ дэргэлцээд ингээ яг яавал зөв юм бол гэд тийм хэцүү байгаа хүн чинь харахаар ч бас ингээ буруу үйлдэл хийчих юм бол бас хэцүү шүү дээ. Тийм болохоор ингээ бас яг чимээгүй зогсоол сонсч ирсэн бас би бол тэрийг ихтэй буруу гэж бодож ирсэн чинь бас ингээд яг хичээлэг үтсний дараа бол тэр нь харин ч хамгийн зөв шийдэл юм гэдэг бас ойлгосон. Ингээд шийдэл бол олж өгч чаддгүй ингээ яана те эсвэл ингээд буруу юм хэлчихвэл яг удаа хэлэхгүй ч гэдэм үү даа тэгж боддог төвөнгүүд яг тэр хүнд бол ингээд дотроо яг онгойлох нь чухал байгаа. Өөртөө ингээд төрсөн мэдрэмжийг ярих юм бол тэр чинь ингээд илүү ингээд нөө тайвширдаг штеп. Тэр нь чухал болохоор ингээд зүгээр сонсож өгсөн зөв юм байна гэж бодсон тэрэн дээр. Тэр хичээл яг хамгийн толгойд үлдсэн нь. Тийм үү. Бид эдэг оюутан байхад нөө сэтгэл судлаар суралцдаг байхад одоо ингээд бодхол listening зааж исэн юм лээ. Одоо сонсох нь чухал гэдгийг зааж исэн. Та хоёрыг ярьсан ч яг саначлаа. Тэгээд багш болохоор одоо ингээд зөвлөгөөний хичээл орж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ ингээд хоёр хүн ингэж суuna гэл одоо судлалын байрлал зааж өгнө. Зөвлөгөө өгж байгаа хүн иш ардсан, зөвлөгөө авж байгаа хүний сандлын байрлалын байх хэрэгтэй гэд. Тэгээд сууж явах үед тэр хүн ярьж эхлэх үед толгоогоо битгий ажиллуул гэж зааж өгдөг гэсэн юм. Одоо жишээлбэл сая яг хин хашаа хэллээ шүү дээ. Ярих үед нь ингээл зовлон нь ингээл сонсохоор за одоо яах ёстой юм болоо тий ямар үг ингээл зөв оноо хэлчих үү ямар үг хэлвэл энэ хүнд хэрэгтэй бол гэл тий битгий тэгж толгоогоо ажиллуул. Ерөөсөө зөвлөгөөний үеэр хүнийг сонсож байхдаа ярьж байгаа зүйлийг нь л сонс. Түүнээс одоо би яриад дусан гот нь юу гэж хэлэх вэ гэж битгий сонс гэж багш заадаг гэсэн зөвлөгөөний хичээлийг гин санчлаа. Тэгэхээр тэр listening байсан юм билээ л дээ. Тийм байна. Гэхдээ одоо нөгөө нэг үр дүнгийн чи хаалцж штэ. Төрсөдөр нь болоход ч юм уу намайг ингээд сонсдогт баярлалаа гэд. Та хоёрт одоо ингээд ярих үед хамгийн их ингэж чиний ярьж байгаа зүйл дээр ингээд нэг үг хэлээл шийдэл хайгаал тэгж сонсдог хүн хэн байгааг нь хин санаанд орж ирж байна. Чамайг ярих үед ингээд хариулт өгөхгүй байхаас илүү хамгийн их хариулт өгдөг хүн. Манай хамгийн сэнд. Манай найзал өөрөө ч тэгдэг байхгүй юу? Би угаасаа дугаа сонсч чадахгүй. Бид нар сүүлд бөөнөрөө хамгийн сүүлд 4 бүлэг сэтгэхээ асуултаар нөгөө нэг асуулт бэлдээд бүгдээр хариулсан шүү дээ тий. Тэгэхэд яг сонсох хичээлийн асуулт байсан. Тэгээ би бол ингээд өөрийгөө нэг шүмжилж сонсдоггүй. Шүмжилэхгүй сонсдог гэж хэлсэн чинь манай би угаас дугаа сонсч чадахгүй гэжсэн. Тэгвэл гэтээ яг над чиг хүн бол тийм хүн илүү амар. Би бол өөрөө ингээд юмныхаа хариуг бодож олох шийдлээ олохоос илүүтэй ингээд найзтайгаа ярих юм бол бит хоёр ингээд нийлж байгаа ч юм уу ингээд найзынхаа зөвлөгөөгөөр хариугаа ингээд олцдог. Тэгээд ингээд гэтээ ингээд юм дуугаа сонсч чадахгүй гэдэг нь тийм муухай юм бол хэлэх биш. Тэгээд ер нь бол ингээд санийг л бодож хэлж байгаа нь гэсэн утгатай. Хашаагийнх болохоор хин орж ирсэн. Надад бас яг адил манай хамгийн сайн найз л орж ирж байна. Тэр бас ихтэй ингээд маа найз бол бас яг надтай адилхан тийм байранд л байдаг байх гэж бодогдож байна доо. Ингээд бодохоор бас яг ингээд юу гэж хэлэхээ мэдэхгүй. Тэг ингээд яг юм хэлдэг л дээ. Гэтэ тэр нь ингээд юм яг оновчгүй ч юм уу зүгээр ингээд намайг сэтгэлийг мань нүрэх гэсэн юмнууд л хэлдэг. Гэтэ тэр нь ингээд бас ингээд яараад сандарсандаа толгой нэрхсэндээ тиймэрхүү юм хэлдэг л байх гэж бодож байна. Тийм. Би уг нь дотор ийм хариулт хүлээжсэн байхгүй юу? Аав ээж гэж хэлэх байх гэж бодож байна. Аав ээжтэй бас иймэрхүү зовлон асуудал энэ их сайн ярилцдаг юм аа. Үнэхээр яг том хүний шаардлага хэрэгцээ гарсан тиймэрхүү асуудал дээр л яг аавчтай ярина да. Яг тийм том асуудлууд дээр гэж ярилцдаг. Гэж юу. Яагаад надад аав ээж гэх байх гэсэн хүлээлт байсан бэ гэхэлэр нөгөө аав ээж нар чинь ингээд сонсохороо ингээд тэгчихгүй юу, ингэчихгүй юу гэл нэг юм шууд заагаад байгаа юм шиг байдлаа ажиглагддаг учраас бас өсвөр насны хүмүүс тэгж хэлдэг болохоор listening бас хэрэгтэй хүмүүсийг би аав ээж үү дээ гэж хэлдэг. Өсвөр насны хүүхдүүдээ сайн сонсож байгаарэ гэсэн бодол төрсөн. Тэгвэл энэ listening гэдэг хичээл яагаад энэ belonging дотор байгаа юм бол харьяалагдах гэдэг хичээл дотор байгаа гэж бодож байна та хоёр? Одоо бүгд л одоо гарч ирж байгаа жижиг сэдвүүд байгаа шүү дээ. Conflict,
listening, одоо inclusivity, тий, culture exploration гэл эднэр яагаад тэгвэл listening яагаад энэ дотор байгаа юм бол яагаад харьяалагдах гэдэг дотор сонсох ур чадварын тухай заагаад байгаа юм бол бас л ингээд хүнийг сонсож гинэ гэдэг чинь ингээд тэр хүнийг зовлон ингээд сонсож чадж гинэ гэдэг чинь яриа. Тийм тэр хүнийг ингээд ёо. За. Тэр хүнийг ингээд өөрийнхөө харийн хүрээлэлд ингээд хүлээж авч чадж гинэ гэдэг. Тиймэрхүү мэдрэмж өгч байгаа юм болов? Мэдрэмж өгч байгаа. Тэг ингээд бид нэр тамайг сонсдог хүн байгаа шүү. Бид нэр чиний талч юу гэсэн ингээд мэдрэмжийг тэр хүнд өгдөг. Болохоор бас ингээд listening айгуу чухлаа гэж. Nice. Яг тийм. За тэгвэл дараагийн асуулт нь хүмүүст ингээд одоо гаднах байдлаараа ч юм уу эсвэл зан чанарын хувьд ч юм уу за ямар нэгэн байдлаар ингээд нэг юм шүүмжлэлт өртөж ирсэн үү? Шоглуулж ирсэн ч гэдэг юм уу нэг юм ялгуурлуулж ирсэн ч гэдэг юм уу чи тийм штэ гэд нэг чамаг ингээд тэр байдлаар чинь тийм яг ялгуурлах бол биш. Тэрнээс ч намайг 5 дугаар ангиас хойш хар хулан гэдэг гэсэн. Би бол өөрөө айгу төрлийн бор ирсэн таахгүй юу? Уул нь ээж хоёлоо тагаа гэхдээ тэгээд нөө нэг аавын талын ингээд дудмаа тагаад бор төрсөн. Тэгээд бага ангид болохоор нэлээд бор байсан юм ялтцгүй. Тэгээд 8 дугаар ангид бас тэгсэн 100 хөдөө явчихаар чинь бас борлцдаг штеп. Тэгэл яг ороод ирэхээр нэлээд бор хулан хар хулан гэл. Гэтэ тэрнэр бойл нэг хэмжилдэг. Хүлээж авч байгаа. Угаасаа тийм амар бич угаасаа. Тэгээд яг хаа жоохон бахад бол юм боддог байсан. Тэгэл нөгөө витаминтэй юм хэрэглэж мянган тос төрхөөл тэгдэгсэн тэгсэн тэгээд тэрнээсээ болоод бас нөгөө арьсаа юм зөвшүүлээд айгүйх юм гардаг болсон. Тэгээд ер нь батгахгүй байх юм бол ер нь цэвэрхэн арьстай бол ингээд арьсны өнгө бол нэг амар сүртэй хамаатай биш. Тэгээ би ингээд гараад гисэн ер нь айгүй их гарах дургу байсан. Тэгээд би яг одоо бол нэг гизээ гаргацсан хувц өмсдөггүй. Миний би хамгийн бор хэсэг гэж байхгүй юу? Ягаад ч юм ил гардаггүй хэрнээ. Тэгээд гизээ бол одоо нэг гаргадаггүй. Гэтэ ингээд бусаад шорт өмсөх бодвол дээр бол ингээд дээгүүр нь цамц өмсгөө болцсон. Тэгээд ер нь ингээд яг томорхоор ер нь гайг болчихсон юм бэл. Гадаа төрөхгүй л тийм л. Аха энийг би тэд нөгөө prejudice-ээр ярьж ирсэн юм. Ер нь бол өрөөсгөл хандлагч гэж нэрлэж болно. Ямар нэгэн зүйлийг нь яг target цохиж аваад тэгээ тэрүүгээр нь ингээд чи тийм штэ, ийм штэ гэж хэлэх ер нь хандлага. Тодорхой ингээд ойлголт байхгүй мөртлөө ингээд зүгээр юм өнгөцгөн байдлаар ингээд шүүмжилж байгаа байдлыг л. Хашаад одоо тиймэрхүү байдлаар өртөж ирсэн. Надаа бага ингээд тухай. Бага ингээд би ч нөө ер нь багасаа л амар нэлээд юм өргөн том биетэ өссөн бүдүүн. Тэнгүүт ингээд юм хүүхдүүдтэй бас яг тэр үед ингээ харьяалагдчих чадахгүй шүү дээ. Тэнгүүтээ одоо хичээл дээр гарч байгаа болохоор xenophobia гэдэг англиар тиймэрхүү байдлаар ингээ надад хандж ирсэн юм шиг бас одоо ингээ бодохоор санагдаж байгаа байхгүй. Бүдүүн болохоор ингээ нэг юм заваан ч юм уу нэг тийм муухай харагдах ч юм уу тийм мэдрэмж өгдөг байсан баг. Тэнгүүт ингээ намайг жийчдэг. Тэгээд тэрнээс болоод бас ингээ тиймэрхүү мэдрэмж авч тэр бас ингээ миний юм жоохон байхад өөртөө итгэлгүй байсан байдлыг манаас ингээ жоохон нэлээд өдөөж тавьж өгч ирсэн баг л гэж бодож байна. Жингийн асуудлаас болоод гэж байна. Одоо маш гоё харагдчихжээ тааш. Одоо ихтэй бас хасах юм байгаа. Сарайч болоогүй. Хөх тийм үү? Хасах юм байгаа гэж бол ерөөсөө харагдахгүй. Жин ч яг уу за гоё булчингийн бас юм болоо. Тарах юм уу да. За. Хинтээ хамгийн сайн ойлголцож чаддаг гэж бодож байна. За тэгтээ нэг асуулт. Энэ аль бүлгийн аль сэдийн хүрээнд асууж байгаа асуулт гэж бодож байна. Шалгалт авнаа. Сэлийн хичээл дээр шалгалт өгдөг болохоор жоохон гомдолтой байдгийг. Яагаад гомдлоо битэр дээр гаргаад байгаа юм бэ? Хинтээ хамгийн сайн ойлголцож чаддаг гэж бодож байна вэ гэдэг асуулт аль сэдвийн хүрээнд асуугдах асуулт байх магадaltaй гэж бодож байна. За болоо. Тий яах. Дэмий яах вэ? Асуултандаа л хариулъя гэх. Асуултандаа юу? Хариулт байхгүй баха. За, холонгийн хувьд. Анаа дээр яг надтай. Яагаад тийм байж чаддаг гэж бодож байна? Бит хоёр болохоор 5 дугаар ангиас хойш ер нь ингээд хамт явдаг яг найзалдаг бол биш. Зүгээр л 5 дугаар ангиас хойш нэг зүг рүү гэртээ болохоор ингээд хамт юу ч ярихгүй гэсэн надад хамт тавтсан суугаал явж идэг. Тэгээ юм ярихгүй гэсэн би болохоор тохойд оцгойсэн. Тэгэл уцаар нь би ээжтэйгээ ярьдаг, хамт дуу сонсдог. Гэтэл ингээд найз юус биш. Зүгээр л яг хичээл тараал тэгж явдаг гэж байгаад 8 дугаар ангиас болохоор хамт талхдаг болоод тэгээд юу найзалсан. Тэгээ бит хоёр ингээд яг үзэл бодол нэлээд төстэй.
тийм үзэл бодлол нэлээстэй яг адилхан юм бол бараг байхгүй. Сонирхол нь ч өөр, ингээл хувцсны загвар нь ч өөр, өсөлгөөн ч өөр. Царай төсөн ч гэсэн шал өөр. Гэтэ яг фотор хүмүүс адилхан гэдэг гайхал эдийн тэрэг тэгээд харахаар дан найзлах тусам адилхан болт юм байна. Харин тэгээд гэхдээ тэгээд мэдгүй. Яг үзэл бодол ив ижилхэн гэх юм бол үгүй бас өөр. Тийм бас өөр. Тэгээд өссөн гэр бүл ч гэсэн ер нь л өөр. Яг төстэйгийн үед бол төстэй. Гэтэ яг тэгвэл ямар зүйл нь хоёрыг ингэж тэгж сайн ойлголцдог болоход. Харин тэрэг хоёр бас өөртөө нилээн бацсан. Ингээд хоёлаа одоо ийм өөрөж яагаад нэзлээд ингээд тэгээд тэгсэн чинь ингээд хамт байгаа орчин нь яг ингээд байгаа орчиндоо бас нэг ингээд байнга хамтдаа байгаа штэ. Тэнгүүд ингээд туулж яваа юм нь адилхан. Ингээд тохиолдож байгаа юмнуудаа ч гэсэн адилхан. Тэгэл гэтээ яг зарим юм дээр бол ялчгүй санал бол маш сайн нэлдэг. Тэгээ ингээд нэгнийгээ айгүй сайн дэмждэг, сонсдог, дэмждэг. Тэгээд ингээд сонсдог дэмждэг. Тийм маш сайн сонсдог бит хоёр ингээд нэг нь хэрвээ ингээд нэг хэцүү болол заримдаа уйлж муулдаг штэ. Тэгэх юм бол шууд нөгөөт нь рүүгээ залгаал хэлцдэг. Тэгээд ануу дээрээ болохоор тийм ингээд ууралсан үедээс бол гунилсан үедээ тэгж юм ярьдаг хүн бол биш. Бас онцлог шүү. Тийм онцлог нь ануу дээрээ бол тийм биш. Би болохоор яг юм ингээд хүнд ярих юм бол илүү онгодог. Тэнгүүт ануука болохоор өөрөө тайвширчаад тэрнийхээ дараа хүнтэй ярьдаг. Тэрийг нь бит хоёр ингээд нэнийг мэддэг болохоор яг хажууд нь амар хань болдог. Тэгэл яг надад ботход 8 дугаар ангиас хойш яг 3 жилийн хугацаанд хань болж байгаа. Бүр яг ингээд хань болж л явдаг. Дандаа. Бисаа энэ асуултаа ингээд өөрөөсөө асуумаар санагдлаа гэж хашаа хариулахгүй юм чи оронд хариулт юм уу гэх. Яг холонгийн ярьж байгаа зүйл ингээд сонсохоор бас адилхан зүйл байгаа. Гэхдээ мэдээж түрүүний хэлдгээр хичнээн сайн найз, сайн ойлголцдог хүн байлаа ч гэсэн бүх зүйл нь л өөр байгаа шүү дээ. Бид нар чи өөр юм чинь. Гэхдээ тэр маань болохоор миний найз. Тэгээ тэр найзтайгаа яагаад их сайн ойлголцдог юм бол гэж бодоод үзэхээр хариулт нь миний үзэл бодлыг ерөн шүүхээсээ илүү одоо ийм би ингэж бодож гин гэж өөрийгөө илэрхийлдэг гэх юм уу? Одоо нөгөө би тэр үед яагаад тийм үйлдэл гаргасан бэ гэд ингээл найздаа ярьж байгаа ч бид нэг сонь сайхнаа ярьдаг шүү дээ. Тэгэнгүүт чи тэгчихгүй яасан, ингэчихгүй яасан гэхээсээ илүүгээр тийм үү би байсан бол тэх байсан баха гэдэг ч юм уу. Намааг ингэж нөгөө шүүж буруутахаас илүүтэй сонсдог л ах. Бас ер нь сонсдог. Тэгээ шүүдгүй хоёртаа л ер нь холбоотой юм шиг байна. Тэгэхээр л ингээ би өөрийгөө ингээ гоё ямар нэгэн зүйл болонгол очил тэр хүнд хэлүүлэл болох юм шиг тий. Тэр хүнтэй ярилцвал ингээд ойлгох юм шиг тий. Намайг ойлгох юм шиг би ойлгогдох юм шиг надад санагддаг баха. Тийм битой бас тийм юм ер нь ингээд бодоод чи тэхгүй яасан ингэхгүй яасан гэж биш. Ануу дээр айгүй их тэг би чиний оронд байсан бол. Эсвэл би бол тэгээштэй ч юм уу тий. Тэгдэг яг ингээд чи тэхгүй яасан ингэхгүй яасан эсвэл тэгчээд ингэчээд зүйл биш. Тэгдэг болохоор. За тэгвэл ер нь найзтайгаа ер нь сайн байгаа харилцаагаа яавал сайн амжилттайгаар хадгалж үргэлжлүүлэх бол гэж бодож байна таашд. Цагийг гайлуулах илүү их өнгөрөх л баг та. Цагийг илүү их өнгөрөх. Ингээд яаж ч ингээд чат матаар мессежээр юм ярьж ирсэн ихтэй тэр чинь ингээд юм бодит амьдрал дээр ингээд хамт ингээд цагийг өнгөрөхөөс ингээд шал өөр шүү дээ тэр чинь. Зүгээр яриад л ингээд өнгөрөх юм. Харин ингээд хамт байна гэдэг чинь ингээд юм хийж болно, хамт юм ярилцсан. Тэг ингээд арай ингээд бие ойрох учраас бас сэтгэл ойрхон. Тийм болохоор ингээд арай илүү гүн төвшөнд ингээд харилт холбоотой болохоор ингээд харилцаа ингээд авч үзэхэд илүү тусна. Гэтэ яг бас том болоод ингээд гадаа дийш мишээ онгот бас тэр жоохон хэцүү асуудал болох. Гэтэ бас хаяа дуулж хахад тэгээд ер нь бол аваад үлчих хаа. Харилцаагаа л аваад үлчих хаа. Миний харвал шал өөр. Яг ингээд олон цагаар уулзна гэхээсээ илүү ингээд нэгнийг ойлгодог байх нь ингээд хамгийн чухал. Одоо бол надад нэгдүгээр ангиас хойш найзлж байгаа нэг найз өгдөг. Одоо тэр найз маань болохоор хятадд сурдаг. Тэгсэн бит хоёр ингээ 11 жилийн турш найзлаа л ирсэн. Тэгээ ингээ дундаа 2 3 жил 2 3 жил бол болоогүй мэнэ. Яг намайг шилжиж явсан дараа ч юм ингээд өөр сургууль сурж байхдаа ч гэсэн айгүй их холбоотой байдаг гэсэн. Тэрийг ингээ бодоод үзэхээр яг жоохон бахтаа найзлаад ихсэн ч гэсэн ингээ нэгнийгаа л ер нь айгүй сайн сонсдог. Амар сайн сонсдог. Ингээд хэцүү юм ингээ юу ч үсэн ингээ жоохон хөвгтэй болохоор ялтчих багаас бол ингээ бүх юмаа ярьж байгаа штэ. Тэг ингээ нэгэндээ яг бүх дотроо онгойлгож чаддаг. Ямар ч хэцүү юм болсон. Тэг ингээ одоо бол тэгэж өдөр болгон чадлахгүй. Сардаа өстө нэг чатлал тэгээ Монголд ирэхээр нь л уулздаг. Тэгсэн ч гэсэн яг ингээ нэг уулзахаараа дотроо онгойлгочдаг. Эсвэл хэцүү юм шууд биччихдэг.
шууд л ингээд ямар ч үед холбоотой байж болдог. Зөв. За хүлээн авахд бэлэн байдал нь тий. Нэг ямар ч ингээд үнэн ч та сүүл ямар ч лээс надад нэг хоёлаа үнэн ч байж дээ гэд нэг тийм захиа өгчээсэн бас. Яг охтууд бас тэрэн дээр арай илүү сайн байт юм болов уу? Харин. Яг саяны таны нөө асуултан дээр нэг хин чамайг илүү сайн ойлгодог гэхээр тэгвэл тэгээд манай ингээд эрэгтэй найзууд энэ төр бас яг сайн орж ирэхгүй ч юм уу. Яг ингээд бас бодгоомтой манай найзууд бид нар болохоор ингээд нэгэндээ ингээд зовлон хоёроос бараг товчдөг байхгүй юу? Ингээд ер нь бол бараг бүгдээрээ л яг өөр эмэгтэй найзууд ч юм уу өөр охин мохонд л ер нь бол сараа ингээд сайн найзтай ч юм тийм. Илүү их ярьдаг. Яг тэгвэл охтууд гаргаж байгаа хандлага юм уу альсвал тийм хүлээж авч байгаа ч юм уу арай нэг юм арай өөр ингээд юм одоо чинь ихийн халуун ингэрлүү ингээд тэрүүлж байгаа ч юм уу та тиймэрхүү мэдрэмж өгж байгаа маягаар ингээд байдаг болохоор ингээд охтууд бас энэ дээр арай илүү байдаг хаа. Сууж би бол одоо ингээд хин нэгэнд ингээд зовлонгоо ярих юм бол одоо ингээд эмэгтэй найзууд л бас бодож байгаа. Орж ирэх юм байна гэж юу? Хөрхөн зовлонгоо ирэхээр зовж ийн үү та эдгээр? Зовж штэ. Одоо наснаасандаа зовж байгаа. Одоо 11-р ангийн хүүхдүүдэд хамгийн хэцүү байгаа зүйл нь ер нь зүгээр нарийн гурал ярих гоо тэр чинь private юм чинь. Гэхдээ зүгээр ямар талын зүйлс ер нь хамгийн хэцүү мэдрэмж төрүүлж чинь гэдгийг нэр хаалцдаг хөө. Шалгалтууд л юм уу дөө баг. Одоо ингээд шалгалтандаа бэлтэж явах та нөгөөний хаяад анги үнэхээр чаддгүй штэ толгой ажилтгүй ч юм уу. Яг тийм үед л ингээд айгуу хэцүү. За одоо шалгалтууд. Тийм яг одоогийн байдлаараа шалгалтууд. Тэгээ яг шалгалтууд ирээд дуусчих юм бол бас арай ингээд тааш. Тэрнээс өмнө яг 2-7 оны өмнө бол бас нилээ нөгөө нэг ээж автагаа бас жоохон нэг яасан. Би нөгөө өөрөө нилээ нийгмийн идэвхтэй хүн байхгүй юу. Тэгээд бас би султай. Тэнгүүд ээж аав намайг гадуур явуулах тийм дуртай бол биш. Тэгэхээр тэрний бас мөрөлдөө юм. Нилээ хэсэг бас юм болсон. За. Хашааг юу орж ирж байна. Надад бол ганцаард л бид нар чинь ингээд надад л ингээд 10 эсвэл 12 цагийн өнгөрөөсний дараа яг 10 оройны 10-12 цагийн дараа ингээд шууд бий яваад эхэлдэг байхгүй ингээд яагаад ч юм арай нэг үзэл бодол ч юм уу ингээд тарих ингээд майндсет энэ төр бүх зүйл ингээд арай өөр арай хар бараан болоод эхэлдэг. Тэгээ ингээд тэрэн дээр чи ингээд яг тэрийг ингээд ганцаараа ингээд байгаад хар тэрэнд бол ингээд амар ганцаардл мэдрүүлнэ. Тэгээ тэрийг ингээд яаж хийж байгаа тэнийг энтэй хамт яриач ч юм уу ингээд өөр хүнтэй л ингээд хамт байж ингээд даваад тулдаг. Би ч гэсэн ингээд багаас ер нь бол хүнтэй ер нь хагцах нэг дургу. Ингээд одоо ингээд жоохон байх чинь аав ээж ингээд тэмүүд хамаатнууд юм аав ээж найзууд ч юм уу хурд бөөнөр хурж ирэл ингээд хүүхдүүд аваад ирнэ. Тэгээд бөөнөр ингээд хамт тоглоно шүү дээ. Тэмүүдээ ингээд тэр явлаа гэдэг тэнгүүт ингээд амар муухай мэдрэгдэл. Тэгээд одоо ч гэсэн бас илэрдэж шүү дээ тэр ингээд ганцаараа харин тэгэхээр нэг сонир муухай санагдал. Эсвэл найзуудтай хамт харьж байгаа л мэн ийшээ явна нэг бол бас муухай санагдал. Хөөрхөн. Тэр ихтэй бас нэрээ хэцүү шүү дээ. Би бас ингээд ганцаард хайгуу дургу. Одоо нэг санааддаг гэсэн шүү дээ. Тэгээ битгаар байнгын хамт байгаа тасцсан болохоор одоо ингээд хамт алхаж байгаад яг 120-оос салдаг байхгүй юу? Тэгэл цаашаа ганцаар явах амар гонигтай шүү дээ. Би ингээд хаяада шивж мөвч марчин бүр хэцүү. Эсвэл ингээд манай гэрт манай найзад айгүй хэрдэг. Тэгээ бөөнөрөө буужгин жагаал яг тэднэр гараал явахаар айгүй хэцүү. Яг ганцаараа үлдчихэр. Амар хэцүү. Тэр үед юу гэдэг. Ганцаардах тэр мэдрэмжийг яаж даван толдог манайд. Зогцуулах, даван толох. Үнэхээр одоо өөрийгөө сатааруулах л бах та. Одоо тоглоом тоглоно. Юу энэ тэрийн хичээл хийхэр чи бодлогын яжгаар бас өөр бодлоод орж ирээд байт юм аа. Хичээл хийдэг хичээл ингээд подкаст зориулсан харин яг бүрэн ингээд миний тэрхийг ингээд ямар нэгэн зүйлээс ингээд авч гарч чаддгүй. Тэгэхээр ингээд бичлэг үзэх тоглоом болох байх. Яг цэвэр өөрийгөө сатааруулах зүйл. Би бол яг ингээд ганцаараа байхаа ингээд мэдэрдэг. Ингээд нөгөө нэг ээж автаа ч юм уу дүүнэртэй байхад бол яг ингээд зурагт үзэж эсвэл ингээд тухтай зурагт үзэж чадахгүй эсвэл ингээд зүгээр л тэрийгэ твтэж ингээд нэг тийм зав гардаггүй. Айл эсвэл ингээд чимээг орчин хичээлээ хийх ингээд боломж бас байхгүй хин цаашин тийм байхгүй хичээлээс юм уу болох байна. Яг байдаг л да. Гэтэ ингээд өдрийн цагаар хажууд ингээд дүү байгаа бас эрэхтэй дүү орж ирдэг тий агаа орж бас амар их өддөг. Тэнгүүд ингээд бас яг 100% анхаарлаа төвлөрүүлж хийдэггүй. Тэнгүүд яг хэрвээ ингээд гав ганцаараа байх юм бол ингээд гав ганцаараа хийх ёстой юм хийцдэг. Эсвэл ингээд өөрийгөө зүгээр л амраадаг. Тий. Тэгэх юм бол ингээд ер нь л гайг болж сайжирдаг. Гэхдээ бидний нөгөө дараагийн сэлийн подкастын яг хүүхдүүд оролцож байгаа 4-р дугаарт маань well being буюу яг менежинг яаж хийдгийг тий яаж тэр үе даван толдгийг гэдэг
coping. Тэгэхээр энэ 20-т сэдв үү? Тийм. Тэгэхээр одоо өргөжлөхгүй шууд боллоо. За тэгээд подкастын маань бас дуусах хугацаа нь болсон байна. Түрүү нөгөө маргалдах үе гэж ярьсан шүү дээ. Зөрчилдөх үе, мэдээж ойлголцохгүй үе маш их. Тэгээ бас тодтох юм бол өсвөр наснд бас энэ үе илүү оргил байдаг ч гэж хэлдэг. Томчуудтай илүү ойлголцохгүй байгаа ч юм шиг мэдрэмж илүү төрдөг. Тэгвэл та хоёрын хувьд ийм маргаан конфликт гарах үед ер нь цэг гэд үргэлжлүүлээ. Гарах үед үү? Аха. Маргаан гарах үед би цэг гэд та хоёр үргэлжлүүлвэл юу гарч ирэх бол тэр үед ер нь чи яадаг вэ гэсэн үг байна. Тэгэл дахиад яг л өөрийгөөс даруул. Одоо ингээд хүн чинь ингээд ийм хүнд хэцүү цаг үеийг болохоор ингээд даван туулахын тулд тэрийг ингээд бодоод хар чинь тэрэн дээр ингээд үлдээл нь шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээд мартаад хайхын тулд ингээд арай өөртөө ингээд ийм цус огшоос ингээд аз жаргал ингээд өгөх ч юм уу тиймэрхүү зүйлийг ингээд хийж өөрийгөөс даруулах нь арай зөв бохгүй. Тэгэхээр би бол одоо ингээд шал өөр юм зураг зурна ямар нэгэн дасгал хөдөлгөөн эдгээр нь болохоор ингээд арай илүү зөв. Тэгээ ингээд яг л ийм хүнд үеийг бол давахын тулд ингээд эсвэл одоо ингээд өөрийгөө олж нэхин тулд бас өөр шин зүйл туршиж шууд өөр юм туршиж болж штэ тий. Бас сатааруулах ямар нэгэн зүйлийн хэлбэр баг. Тэгээ тэр нь болохоор одоо ингээд би бол яг ингээд уурс үед бол тиймэрхүү юм байна. Шал өөр юм бодохыг л хичээнэ. Зөв. Дараа нь одоо жишээл ингээд эргэж ярилцаад тодорхой хэмжээнд тэр хүнээс буулт тавиад тэгээд тэр хэрүүл маргаанаа шийддэггүй. Одоо тэр тухайн үе бол даван тулхаасаа ярьчлаа шүү дээ. Дараа нь тэр хүнтэйгээ буцаад нөгөө зөрчил гарсан харилцаагаа харилцаагаа бол яг тэр үед нь шууд шийдэж шүү дээ. Тийм үү. Тийм тэр үед нь дараа нь тэгэж харилцаагаа очоод дахиад жанцлал юм сэргэн гэсэн юм бол үнэхээр баг хэцүү дээ. Баг байхгүй. Би бол одоо ингээд би бол надад бол буулт хийцэн лараа амар гэдэг. Шууд буулт хийж өгөөл за тэг тэр ч мод октодтой ярьж байгаа. Октодтой чинь ингээд барна гэж байхгүй шүү дээ. Шууд буулт хийж өгөөл чиний зөвөөл гэл ер нь бол арай өргөцсөн зүгээр. Хөвгөттэй бол бас ялгаа байхгүй юм дөө. Би бол ингээд буугаад өгсөн л надад бол арай амар. Конфликтоос ингээд шууд зайлс хийцэн арай амар. Гэтэ арай ч яг avoidance биш. Avoid бол арай биш. Тэг avoid бол биш. Миний болохоор энэ хинтээ муудаж байгаа үе хинтээ ингээд маргаан үссэн бэ гэдгээс бас амар. Хэрвээ ээж автай хаан бол ер нь тэгээд аяанда гайг болчих юм дөө. Яг гэртээ ингээд ханд байгаа хамт хоолоонд тэгээл юм харц одоо ээж автай юм ярихгүй хаачих вэ. Гэтэ би бол ээж автайгаа хэрэлдэж бол сураагүй. Нөгөө нэг ингээд ээж аваа өөдөөс тэгэж миний л төлөө хэлж байгаа үг байгаа шүү дээ. Тийм болохоор яг өөдөөс нүг хэлнэ гэдэг бол нэг байхгүй. Яг гоо зүгээр би нөгөө өөдөөс нүг хэлж чадахгүй болохоор амандаа бутанчаад идэгий. Тэгээд яг найзуудтайгаа гэх юм бол ятаг ярилцдаг яг. Гэтэ ингээд ямар хинтээ тэр чинь ингээд удаан найзалсан болохоор тий яаж ярилцвал зүгээр вэ? Хизээн нь ярилцвал зүгээр гэдэг штэ. Тэнгүүт яг тэр хануу дээрээ бол тайширсныхан дараа ярилцвал зүгээрдэг. Дараа нь бусад найзуудтайгаа гэх юм бол яг тухайн үед нь ярилцвал зүгээр гэдэг ч юм уу тий. Тэгээ яг ингээд зөвхөн нэгнийх нь буруу бас байдаггүй. Хоёр талаас л ингээд буруу ойлголцол үүсэж байгаа шүү дээ. Юм бол за би тэгэж ботцсон байсан. Чиний тэгсэн чинь надад айгу муухай санагцсан гэж яадаг. Тэгэж хэлдэг ахаа. Тэгээ ингээд ер нь яг найзуудаараа тийм гоё. Тэгээд сүүл тэр нөгөө юун дээр асуултанд хариулж хахад яг ботсон юм нь бас хүрээлэн айгу зөв сонгожээ гэж бодсон. Нөгөө бүлгээр өөртөө асуулт боловсруулаад сэлдэр хийж явах тоо. Одоо нөгөө эрүүл харилцаа дээр гэдэг одоо энэ зэцэдэр тийм хүрээлэн айгу зөв сонгожээ. Тэгээ ингээ хідээш нэг лөө муухай орилж хашгирдаггүй, хідээш таг алга болж ингэж яадаггүй, хурлаа хилдэггүй. Хэрвээ тэгэл манайхан цэн өөр хүн нөгөө уулзсан амт гуйсчулцвал өөр хүнтэй уулзгаар болчихвол тэгэл боллоо гэл тээ. Тэгэл нөгөө танд болчихлохгүй юу гэл. Илэрхийлдэг гэж хэлэх гэдэг юм. Зөв илэрхийлдэг. Ер нь өөртөө айгу зөв илэрхийлдэг хүмүүстэй найзалдаг юм байна лээ. Тийм ба. Сэлэчилэр мэдж авсан гэж. Нэг тийм гэдэг сэлэчилэр мэдэж авсан. За, түрүүн яг юу орж ирсэн? Тэр чинь ингээд ээж автаа бол хэрэлж чадахгүй гэсэн. Тэр нэр үний юм байлээ. Үнэхээр чадахгүй юм байлээ. Би бол ингээд ээж бол ингээд муухай ашиглаж байгаа л ингээд юу ангууд нь би миний бас уур хүрэн штэ. Би чи ингээд бас хүүхэд юм байна. Тэг ингээд ээж уурлах гас ингээд жоохон муухай харж марал ингээл ангууд ээжтэй юм ярина штэ ингээл хашаа тэр хий юм гэж ангууд тэгэл бас ингээл ууралцмаа юм чи ингээл ани штэ угаасаа ойлгомжтой ингээл муухай анж мэн ингээл эсрэгүүстэй жоохон худлаа илэрхийлэл ингээд байж ангууд ингээл би чамдаа юм яриад байгаа юм шүү да ээж гэж сочиж байгаа шүү дээ үнэхээр барахгүй юм бэл ялт барахгүй л одоо яг хэлээ ээж мэж барахгүй дэж зүгээр тэгээд нөгөө нэг өсцөн тэгээд хүмүүжсэн болохоор тийм тэгэж хүмүүжүүлсэн байх та одоо намайг яг тэгэж хүмүүжүүлсэн
Намаг ингээ өөдөөс нь юм илүү болгож өнгөлсөн баг. Гэтэ тэр чинь бас муухай мэдрэмжтэй. Нохоо юм шиг санагдаад тийм юм. Тийм үү. Хуцсангууд хуцдаг тийм нохоо юм шиг. Тиймэрхүү би бол яг тэг уурсны дараа тиймэрхүү мэдрэмж авчихсан. Сони яач намайг өсгөж штэ. Би бол одоо ингээд өөрийгөө яг бүрэн илэрхийлж дургууслаа илэрхийлж чадахгүй мандаа гэж боддог. Сайн нөгөө эрүүл харилцаан дээр тэгсэн чинь нөгөө илэрхийлэх нь аягүй чухал гэдэг тийм. Тэгэхээр энэ бас уялдах нь байна. За, одоо жинхнээсээ хамгийн сүлд. Бүгд ингэ сэдв бүлэг болгоноо төгсгөх үед зорилгоо шалгадаг хэсэг байдаг шүү дээ. Review-тэй хамт. Тэгвэл одоо 3 дугаар бүлгийн сэдвийн зорилгыг шалгах үед та хоёрын зорилго хэдэн хувьтай биелсэн байсан? Ер нь зорилго тавиад эхлэх үе шалгах үе дээр сэтгэл хэлвэл юу хэлмээр байна? Би нэг 40-50% бас биелүүлсэн байсан. Гайгүй зарим зорилгоудаа яг эхлүүлнэ гэд бодож исэн юмудаа эхлүүлсэн. Яг юуныхаа тэр прожектуудынхаа дунд нас явж лээсэн. 40-50% болоход юу сайнаар нөлөөлсөн бас бодсноос чинь бага хувьтай одоо байсан болвол бас юу нөлөөлсөн гэж бодож байна. Яг хийгээл шууд хийх. Ингээд ямар нэг юм их чинь ингээд төлөвлөчөнгүүтээ ингээд тиймдээ гэдэг тэрийг ингээд хийж байгаа ингээд төсөөллөд тэгээ яваад хаар ингээд тэр зүйл бол хизээч бүтэхгүй байхгүй хизээч хийхгүй тэрийг. Тийм болохоор ингээд яг хий гэж бодсон л бол ингээд шууд босоод хийх тэрийг ингээд төлөвлөөд ингээд тэрийгэ бодоод хий чинь дагээ бодоод байх. Тэр бол ингээд бас нэг төрлийн залхуурлын хэлбэр л гэж бодож байгаа. Тэгэхээр ингээд одоо жишээ нь би энэ хичээлийг хийн гэд бодсон бол шууд тэр үедээ шууд тэр мөчтөө босоод хийх хэрэгтэй. Дараа 5 секундын дөрөв яг орж ирж байна. Уцаа оролдоо лифтэд байвал лифтэл юм шүү дээ. Нэг зүйлдээ сатаарал ингээд лифтэл. Холонгийн хувьд миний бас нэг 50% байсан. Гэтэ би яг дэвтэр дээрээ бол зорилгоо нөгөө IELTS оноо гэж хичээд SAT гэж тэгтээ би SAT л өгөө бэлдсэн. Тэгээд номон дээрээ тэгэж бичсэн ч гэсэн тэрийг ингээд тухайн 10-20 минутанд бүхэл бүтэн ингээд жилийнхээ зорилгыг олно гэж л байхгүй. Тэгээд тэр өдөр жингөө 7 хоног жонгойсол бодохоор ингээд ер нь ингээд яг том зорилгоо. Яг ингээд өөрийнхөө гол зорилгыг олд юм бэл. Би тийм хүн болно ч юм уу те. Одоо ингээд би бол миний одоо яг хамгийн ойрын зорилго гэх юм бол их сургууль яг гоё их сургуульд орно гэж байгаа. Яг тэр мөрнөлөг ингээд нилээн үйлдэл хийцэн. Одоо ингээд харахаар өөрийгөө илүү ингээд нөгөө нэг цагийн хуваараа зөв зохицуулаад хичээл номоо яг цаг тухайд нь огт цагийн тулахгүй хийж мэддэг болсон. Би бол ер нь юмыг тулгаж хийдэг хүн байсан байхгүй юу. Тэгээ энэ жил айгүй их өөрийгөө ингээд нөгөө нэг цагаа зөв зохицуулж тарсан. Тэрийгээ бодох юм бол ер нь л нэг 50% талцсан. Одоо яг энэ хэрчээр явах юм бол шалгалт малгалтал ер нь гайг өхөө. За бид гурав чи хариалагдах сэдвээр ярилцаад дуусж байгаа тий. Тэгвэл та хоёрын хувьд бас энэ жил шилдэг сургуульд орж ирсэн. Энд харьяалагдж байгаа хүмүүс, эндээ тасан зохицож энэ мэдрэмжийг ингээд авч чадж байгаа хүмүүсийн хувьд энэ сургуулийн онцлог нь юу байсан бэ? Би бол одоо улсын сургуулиас орж ирсэн шүү дээ. Тэнгүүт ингээд англи хэлний ингээд сургалтын ингээд чанар бол бүр үнэхээр бүр хол хайсан ингээд маш сайн. IELTS дээр л ингээд тусдаа IELTS-ийн цаг гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр бол одоо ингээд IELTS-аа яаж өгөх тэр бол ингээд маш их юм сурж байгаа байхгүй юу? Манай Бат цоглог багш болохоор ингээд ийм олон ингээд стратеги заагаад өчтдөг. Энэ шалгалтыг ингэж өгнө, ингэж хийсэн зөв. Ягаад гэвэл ингээд эн чинь чиний тайм менежмент амар сайнаар нөлөөлнө гэдэг. Тэгээд яг тэрийн дагаад тэнгуут ингээд бас ингээд толгой тэгж их ажиллахгүй ингээд юм юмнуудаа ингээд өнгөцгөн хараад ингээд амархан хийгээд чадчихдаг. Тэг ингээд юм заах юм бас маш сайн. Тэг ингээд улсын сургуульч ингээд бас хинтэгээл англиар ярих хэрэгтэй тийм үстэй. Тэнгууд манай сургууль болохоор гадаад багш нар бас маш олон байдаг. Тэнгууд тэр багш нартай ингээд сургалт аваад ингээд цагийг хамт өнгөрөөгд тахаар ингээд миний бас англи хэлний спикинг болохоор бас тодорхой хэмжээнд бас арай сайжирсан байхаа гэж бас өөрөө л тэгж дүгнэж байгаа. Хэлэн төгсгөө. Болохоор ерөөсөө юм юутэй биш. Хичээл номтой холбоотой биш. Анх орж ирэхэд л хүүхдүүд нь ямар ч стрессгүй байсан. Ингээл хуучин сургуульд хахад хичээл номондоо түүхтэл зарим хичээл дээрээс яаж явнаа гэж бодвол би бол сургууль явах нэлээд дуртай хүн. Тэнгүүд заримдаа бол ингээд очмооргүй санагдал идэг. Тэнгүүд энд болохоор ерөөсөө тэгдэггүй. Ингээд тэгээд ангийн хүүхдүүд бас нөгөө ингээд хажуунаас айгүй их нөлөөлж байгаа шүү дээ. Нэг ангид сурж байгаа өдрийн зөндөө олон цагийг хамт өнгөрөөж байгаа. Тэнгүүд бас стресстэй хүүхдүүд ер нь бол бусад сургуулиудад нэлээд байдаг. Тэнгүүд шилтех харахаар бараг бүх ангийнх нь хүүхдүүд ямар ч стрессгүй явж идэг бөөнөрөө. Ингээл бүгдээрээ тэгэл нөгөө фрактараа хуваагдсан би тэднийхэн дурггүй эднийхэн дурггүй гэл айгүйх тийм яригддаг штэ. Тэнгүүд энэ юус юм байхгүй. Ангаараа нэг юм багцолцсон. Тэгээд мэдээж яг нөгөө ангаараа бүгд хамжина гэж яахгүй ш дотор ингээ хуваагдахын хувьд хуваагдана. Гэтэ бүгд маш гоё харилцаатай байдаг. Тэр ингээ анх орж ирэхэд ухтаж авсан гэсэн ер нь энэ толботой. Тэгээд ингээд бодоод ахаар энэ ер нь селийн хэмжээлтэй айгүй холбоотой. Тэгээ ингээ хүүхдүүд нь бүгдээрээ ингээ анх орж ирэхэд ер нь л нийтээрээ
масаараа ингээ хичээлээ айгуу сайд хичээлийнхээ цаг дээр яг юмаа хийдэг хүүхдүүд юу нээс анх орж ирж байхад бол. Тийм тэр яг үнэн шүү. Хуучин сургуульд бол ингээл бас багшийн ингээл нүдийн арга цааж байгаа л шал өрөм хийж. Огт хийхгүй хүүхдүүд бол байдаг гэсэн. Тэнгүүд энэ болохоор огт хийхгүй хүүхдүүд бас арай бага. Ерөнхий хуваараа юмаа хийчихдээ юм. Нийт ер нь ингээд хуваараа бол юмаа хийчдэг. Тэнгүүд тэр нь ингээ ер нь бол сэлтэй айгүй холбоотой гэд бодсон. Тэгсэн тэр нь ингээ яг зорилгоо тодорхойлсон болохоор. Нөө түрүүлсэн чинь яг 10 20 минут нь бол зорилгоо нэг бүгдийг нь тодорхойлж чадахгүй. Тэгээ ингээ сэл дээр янгууд тэр нь ингээ бодогдоод байдаг. Сэл дээр ингээ зорилгоо тодорхойлоор ингүүт би ер нь яг ямар зорилготой хүн юм. Яг тэг юуны төлөө сурж байгаа, юуны төлөө явж байгаа, яагаад ирж байгаа, яагаад нэг хийх ёстой юм гэж хариултаа олчоороо. Тэгээд юманаа ингээд нэг түүртэхгүйгээр стрессгүйгээр тэгээд сэллийн хичээл дээрээс нөгөө нэг стрессээ ингээд зөв тайлах арга нэ тэрээ тэгээ өөрөө яаж тавьширдаг вэ гэж бусад хүүхдүүдтэй яриад аргаа хуваалцуулдаг дээ. Тэрнтэй бас их холбоотой. Тэгээ өмнө нь бол би тайвшрах арга мэддэг байсан ч гэсэн за би инкэрэ тэгдэг шүү гэж огт мэддэггүй байсан. Одоо л ингээл юм хэцүү санагдвал би бол уйлаад сэтгэл онгойлгочдөг. Аль эсвэл өөрийгөө ингээл амраах юм уу өөрийгөө эхлүүлнэ өөрийгөө хайрлна гэж бас байдаг шүү дээ. Тэр мөрөн дээр бас нөө өөрийнхөө ингээ илүү ингээ олон арга мэдээд хүүхдүүдийн аргыг судлаад тэрийг төвшөж үзээд тийм болохоор ер нь сургуулаараа стрессгүй байдаг байх гэж байна. Хамгийн том онцлог нь ер нь л энэ яг сургуулаараа стрессгүй гэж байна. Тэр ингээд бас хичээлийн ингээд бөөнөр хийж байгаа нь болохоор бид нарт бас ингээд амар сайнаар нөлөөлж байгаа. Надад бол амар сайн нөлөөлсөн. Нийтээрээ одоо хийдэг гэсэн. Би ч бол ингээд яг бүрэн хайчдаг байсан байхгүй юу? Бузын хичээлээ. Тэгээ ингээд энд ороод ирсэн чинь хүүхдүүд хийгээд ингээд бас ингээд жоохон мэрэлт гаргаад ангууд би бас ингээд тоцрохгүй тулд бас хамт ингээд мэригээд хичээлүүд бас арай сайн хийгээд эхэлж байгаа байхгүй юу? За өнөөдөр ирээд сэллийн тухай хичээлийнхээ бас нэг агуулгыг ярилцсанд баярлалаа та хоёртоо. Өөрсөнд баярлалаа. Өөрсөнд баярлалаа. За ирэх жил дутуу байгаа тийм ээ. Зорилгоо сайн тодорхойлоод тэгээ өөрийнхөө хэрэгтэй байгаа тэр зүйлийг байгаа газараас олж авч чадаж харьяалагдана гэдэгт итгэж байгаа. За ингээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар бид нар healthy well-being буюу яаж амьдралынхаа чанарыг сайжруулж сайн сайхан байдлаа дэмжих талаар ярилцгаална. Түр баяртай.